Хоёрдугаар бүлэг ээж байх еврей урлаг. Нэг ээж мянган багшийн дайтай. Гайхамшигт еврей ээж. Бурхан хаасаагүй бүгдэд нэгэн зэрэг хүрч чадахгүй учраас ээжүүдийг бүтээжээ. Еврей ардын үг. Хэрвээ та одоо бас 150 жилийн өмнө Герман айлд мэндэлсэн бол таны амьдрах магадлал 50-аас 50%. Эсвэл энэ үед Америк эхийн хэвлэгээс мэндэлж гэмээр хүн болох магадлал чинь 60%-тай. Тухайн үед ээжүүд өөрөөсөө мэндэлсэн нас хүрсийнхээ тэн хагасыг нь 2 нас хүрэлгүйгээр алдчихдаг эмгэнэлтэй хувь тавилантай байжээ. Эрүүл мэндийн шинжилгээ ухаан хөгжөөгүй, дархлаажуулалт, вакцин бүтээгдээгүй байсан тухайн цагт эхчүүд зөвхөн бие сайтай хүүхдүүдэд илүү анхаарч өвчлөмтгий бие султгааг нь үндсэндээ гаргууд нь гаргадаг байв. Харин энэ үед зөвхөн нэг л ээж бүхий л үр хүүхдээ ялгалгүйгээр амьд үлдээхийн төлөө хичээж бас хүү зорилгодоо хүрч чаддаг байжээ. Еврей айлд төрсэн хүүхдүүдийн амьдрах магадлал 80%-тай. Энэ нь бусад үндэстэнтэй харьцуулахад даруй 20-30%-аар илүү гэсэн үг юм. Энэ бол цойлсон үзүүлэлт. Тухайн цаг үедээ бүхнийг алмайруулж байсан статистик. Энэхүү юр бусын үзэгдлийг олон нийтийн шашин шүтлэгтэй холбож ойлгодог байв. 20-р зууны ихэнх хүртэл түүнийг бурхны хүч гэж итгэсээр ирсэн. Гэвч ангаах ухааны эрдэмтэн Марио Хурт еврейчүүдийн Иран эндэгдлийн төвшин туйлын бага шалтгааныг еврей ээж гэдгийг олж тогтоосон байна. Шалтгаан нь энгийн. Еврей ээжүүд ердөөл гараа тогтмол угаадаг байжээ. Еврей ээжүүдийн нууц нь тэд нэлхсаа асран хуйраалах, хооллох бүр ихэн өмнө өрөөлж буцалсан усаар гараа угаадаг байсан дэглэмэнд оршдог байв. Гараа угаагаагүй бол хүүхэд рүү минь харах эрхгүй хэмээх хатуу шаардлагыг өрхийн бусад гишүүддээ тавьдаг байж. Энэ нь нэлхсэн элдв төрлийн халдвар авах эрсдлийг 90% бууруулдаг байжээ. Еврей хүн бүр эдгийнхээ өмнө заавал гараа угаах үүрэгтэй. Өдгөө орчин цагийн айл бүр мөрддөг энгийн нэгэн дэглэмийг үнэн хэрэгтээ 20-р зууны дунд хүртэл тэднээс өөр хинч мөрддөггүй байв. Эрт цагт европчууд жилдээ 1-2 удаа усанд орж хумсаа авдаг байхад еврейчүүд эрүүл ахуйн дэглэмийг өдөр бүр сахидаг байв. Еврей ээжүүд зоог бэлтгэхийг гэр бүлийн гишүүдтэй хайраа түгээх арга зам гэж үздэг. Бүхий л жимс ногоог нүцгэн гараараа тэмтрэн муудаж хуучирсан эсхийг нь сайтар нягтлан шалгаад тэднийг хоолд бэлтгэхэд хэрэгэлдэг байв. Еврей галт тогооноос эрүүл хүс, амин дэмтэй ногоо сайтар боловсруулж угаасан махыг олж үзнэ. Эндээс таны хизээж олж чадахгүй зүйл бол тоос шороо. Еврей ээжийн гараас хамгийн амттай хоолыг бүү хүлээ. Харин хамгийн эрүүл хоолыг зөвхөн танд хийж өгч чадна гэдэг байв. Еврей эмэгтэйчүүдийн дунд дахианы шүл хийхэд хамгийн хэрэггүй орц бол гарын хэр хэмээх явган шог байдаг. Цэвэр цэмцгэр тод бол еврей эзэгтийн гэрийн нэрийн хуудас. Дэлхийн 2-р дайны үед нацист германчууд өөрийн ундаг угсаагаа худал мэдүүлж буй еврей айлыг гэрийнхэн цэвэр цэмцгэр байдлаар нь таних илрүүлдэг байсан гэдэг. Ням бактерийн тухай ямар ч ойлголтгүй. Эрүүл мэндийн шинжилгээ ухаан хөгжөөгүй байсан 90-100-уудад ч еврей ээжүүд өөр хүүхдүүдийг хэрхэн эрүүл өсгөх нууцыг мэддэг байсан нь гайхалтай. Үр дүн нь еврей ээж хаана байна? Тэнд еврейчүүд асар хурдтайгаар өржин олширч өөрсдийн орон зайг богино хугацаанд үсгэждэг байсан гэдэг. Еврейчүүдийн дунд Иран эндэгдлийн учир шалтгааны судалгааг хийсэн Марио Хурт бодоод үзэж еврей ээжээс төрсэн хүүхдүүдэд илүү өндөр боловсралтай, илүү сахилга баттай, ирээдүйд илүү амжилтанд хүрдгээс гадна эрүүл мэндийн хувьд тохоо илүү өсөж хүмүүжиж байна шүү дээ. Хинч өөрийнхөө төрсөн эхийг голох бололцоогүй л дээ. Гэвч бид өөрийн хувь заяаг сонгодог байсансан бол асар олон хүн еврей ээжийн хүүхэд болж төрөхийг хүсэх байсан байх. Хүүхдүүдийн эрүүл мэндийн тал дээр еврей ээжүүд бусад эхчүүдээс 200 жилээр төрүүлж алхдаг байжээ. Ангаах ухааны судлаачид дуу нэгтээгээр еврей ээжүүдийг загвар ээж гэж нэрлэдэг тохиолдлыг хэрэг биш. Хэрвээ айл өрх бүрийн эзэгтэй нар
тэдэн шиг гэр бүлийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалдаг бол өвчлөл туйлын бага хэмжээнд хүрэх байх байсан. Мэдээж өдгөө дэлхийн улсуудын нэрэн эндэгдэл буурч нялхсан амьдрах магадлал хамгаас хөгжил буурай оронд ч 90% давсан. Гэвч энэ нь бусад ээжүүдийн мэлэг боловсрал агснаас бус орчин цагийн вакцинжуулалт эрүүл мэндийн шинжилгээ ухааны өсрөнгийн хөгжилтэй холбоотой. Харин өнөө цагт еврей ээжүүдийн хүүхдээ хүмүүжүүлэх гайхалтай арга барилаас бусад үндэстэн суралцахыг шамтсаар байна. Учир нь хүүхдүүдийг ирээдүйд амжилтанд хүргэдэг зөв хүн болгож төлөвшүүлдэг вакцин гэж үгүй шүү дээ. Еврей хүн гэж хэн бэ гэвэл еврей ээжээс мэндэлсэн хүнийг хэлнэ. Уадизм еврей хүн бол хоёр арга зам бий гэж тэмдэглэн үлдээжээ. Үүнд эцэг эх нь еврей эсвэл эх нь еврей. Эцэг нь ямар ч үндэстэн байж болно. Харин еврей хүн гэж дуудуулахын тулд заавал еврей ээжтэй байх ёстой. Еврейээр Франц бүсгийн дундаас төрсэн үрийг еврей гэж үздэггүй. Еврей хүн гэж нь еврей эхийн хэвлээд бүрлдэж тэднийг асрамжаар хүн болж тэдний хүмүүжлэр бие хүн болж төлөвсөн нэгнийг хэлнэ. Дэлхийн бараг бүхэл улс орнууд эцгийн талыг баримталдаг байхад еврейчүүд бараг ганцаархнаа эхийн талыг л баримталдаг. Учир нь тэд эмэгтэй хүний хүч нөлөөг хамгийн сайн мэддэг ард түмэн. Учир нь тэд хүүхдийн хүмүүжилд хамгийн гол нөлөөг их хүн хийдгийг мэддэг. Яагаад ээж гэж үү? Хүүхдийн хүмүүжилд хамгийн их нөлөөлдөг хүнийг яагаад еврейчүүд аав биш ээж гэж үздэг вэ? Үүний учир нь аавууд ажил хийгээд өдөржин гэртээ эзэнгүй байдаг. Хүүхдүүдийн дийлэнх цагийг хамтдаа өнгөрүүлдэг хүн бол ээж. Хамт байлаач аавууд үрсээ хизээж их хүн шиг ойлгож тэдний хэлээр ярьж чаддаггүй. Аавууд үргэлж хүүхдтэйгээ дээрээс харцдаг. Аавууд ямагт өндөр хүлээлттэй байдаг. Тэдний хувьд хүүхэд нь үргэлж дуу сул дорой ухаан муутай болж харагддаг. Тиймээс аавууд дийлэнхтэй төвчээр алддаг. Харин ээжүүд тэс ондоо. Эхчүүд өвдгөө нугалд суугаад хүүхэдтэйгээ эн зэрэгцэж тэдний төвшөнд нь очиж тэдний хэлээр ярилцдаг. Ээжүүдийн үр хүүхэдтэйгээ харилцах ярианаас ямагт хайр инрэл мэдрэгддэг. Хүүхдэд хамгийн хэрэгцээтэй зүйл. Гагцхүү ийм төрлийн харилцаа л хүүхдийн тарих болоод зүрхэнд ямар ч цаадгүйгээр шууд хүрдэг билээ. ертөнцийн бүхий л ээжүүдэд энэ зөв бий. Энэ номын бусад хэсэгт дурддах еврей хүний бүхий л гайхалтай чадваруудыг өөр хүүхэддээ өвлүүлдэг гол түгээгч нь еврей ээж байдаг. Еврей ард түмэн өөрсдийн эмэгтэйчүүдийг хизээж гэр сахигч, хүүхэд асрагч гэж хардаггүй. Харин тэдний үгийг эрчүүдийнхээ зэрэгцүүлэн хүлээн авч удирдах түвшинд заавал эмэгтэйчүүдийг байршуулдаг заншилтай. Өрнөдийн юм уу эсвэл Азийн дийлэх орнуудтай харьцуулахад еврейчүүдийн дунд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь асар өндөр байдаг. Хэрвээ чи еврей эмэгтэйд байшин худалдаж өгвөл тэр түүнийг цайз болгон хуурах болно. Ил өгүүлбэрийг дэлхийн хамгийн том кофе сүлжээ Starbucks-ыг үүсгэн байгуулагч Howard Schultz өөрийн намтар наманда ээжийнхээ тухай дуртахтаа бичжээ. Еврей эмэгтэйчүүд нь дэлхий дээрх хамгийн ухаалаг эмэгтэйчүүдийн 109-оор тооцогддог. Facebook-ийн үйл ажиллагаа эхэлсэн захирал Sheryl Sandberg-аас эхлээд Америкийн холбооны нөөцийн сангийн тэргүүн Janet Yellen хүртэлх өнөөгийн цагийн хамгийн хүчирхэг бүсгүйчүүд энэ үндэснээс гарсан байдаг. Еврей эхнэрийг тэдний хэлээр Акерет Хабет гэж нэрлэдэг бөгөөд орчуулбал гэр бүлийн тулгуур багна гэсэн утгатай ажээ. Юдизм еврей ээж бол еврей ард түмний үнэт зүйлс дадал зуршил амьдралын гол дүр гол хүч нь мөн гэж заасан байна. Дэлхий дээрх хамгийн их еврейчүүдийн амьдран суудаг суурьшлуудын нэг болох Нью-Йорк хотын Монсет ээжүүдийн баярыг еврей эхийг өдөр бүр галдаршуул уриатайгаар өргөн хүрээнд жил бүр тэмдэглэдэг.